Сайн байна уу? Сонон байна. За энэ удаагийн Quick Tarot-гоор бүгдээрээ сайхан таны төлөвийг харж өгөх болно. За энэ хөөрхөн ойлгомжтой, цэгцтэй уншлага байх болно. Онцгийн асуулт байж болно, байхгүй ч байж болно. Гэтэ та яг одоо ямар шиг байдалтай байна? Юу болж гин? Сахиусан таны байгаа байдлын талаар юу гэж бодож гин? Гэх мэт төлөвийг нь хараад өгөх болно. За асуултууд нь болохоор эхлээд гол төлөв бөгөөд энергийн шалгалтыг нь хийж өгнө. За тэгээд зөвлөгөө хэрэгтэй бол зөвлөгөө хэлж өгнө. За хэрэг нэмэлтийг нь авах юм бол байдлаас хамаарсан асуултыг нь харж өгнө. За тэгээд ирээдүй бод ба цаг хугацаатай холбоотой харах боломжтой зүйлсүүдийг нь харж өгөөд болох болно. За 3 групп байгаа. Групп номер 1 10 дугаар гэр буюу шар шувуу гэж нэрлэлчээ тийм. Хөзөр байна. За 2 дахь групп Uranus Тэнгэрийн ан. 3 дахь групп Агаар. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаа. Өөрт хамгийн амар байдлаар энгийнээр хамгийн татагдж буй хөзрийг сонгоорой. Номер 1 уншлагада тавтай морил та шар шуутай 10 дугаар гэр гэдэг хөзрийг сонгосон байна. Структур, дисциплин, дэгиос, амьдралын зорилго, амжилтууд бөгөөд карьер гэдэг тайлбартай хөзөр байна. Тэгэхээр та яг одоогийн байдлаар өөрийн карьер, амьдралын зорилго дээр анхаарсан байгаа гэж харагдаж байна. За бас шар шуун зураглал нь таныг алдсан арга сайтай байгааг бас таны тарих толгой их тунгалаг байгааг оюун ухаан маш тунгалаг эрүүл саруул те эрүүл саруулах жоохон муухай ч юм уу тунгалаг бөгөөд юмыг зөв байдлаас нь харж чадчихээн, юмыг бодит хүнээр нь харж чадж байгааг илэрхийлж байгаа юм аа. За тэгэхээр шууд уншлага руу оръё. 10 дугаар гэр нь бас материал ордныхны бэлэгддэг байгаа. За групп номер 1-ний яг одоогийн төлөв байдал нь ямар шиг байдалтай байна? Orion's Animal Tarot гэдэг юм үзэсгэлэнтэй таруугаар та бүхэнд хараад өгье. За групп номер 1-ний одоогийн байдал ямар шүү байна? Төлөв нь ямар байна? The Fool доошоо орсон бүр үнэхээр ухаантай бөгөөд яг л том хүн шиг том хүн байна. Хэрвээ та насан туршаагүй хүн үзэж байгаа бол та наснаасаа илүү хөгшин юм байна тий. Маш old soul буюу хөгшин сүнс гэж ярьдаг. Үе тэнгийнхэнтэйгээ таардаггүй, сонирхол таардаггүй, яриа таардаггүй, үе тэнгийнхнийх нь ярьж байгаа зүйлс нэг л уйдгартай юм шиг, жоохон хүүхэдэрхэг юм шиг, тэнэг юм шиг хүртэл санагддаг байж болцсошгүй. Хэрэг та хэлэзээ том болсон бол бага насндаа ийм хүүхэд байсан байж болцсошгүй. За тэгээ одоо бас таны бие авч явж байгаа байдал, амьдралд байгаа байдал нь үнэхээр ухаантай байна, мундаг байна, лаг байна. Mature гэж ярьдэн штэ. Төлөвшил өндөртэй байна, бойжилт сайтай явж гин, тэ? Амьдралаа сурах ёстой зүйлсүүдээ сайн сураад явж гин. Хувьдаа маш хариуцлага өндөртэй байж чадчихээн. Амьдралаа сайн заалж чадчихээн. Тэ ингээд юм хохирогчийн сэтгэхүй байхгүй байна. Амьдрал амар хэцүү ингээ уйлж майлаад байдаг юм. Сул дорой энерги байхгүй байна. Айгу хүчтэй мундаг. Ер нь бол болж гинэ, сайн байна. Айгу mature байна. Төлөвшил боловсрал айгу сайтай байгаад байна. За бас тэгээ дээрээс нь таны сүнсний төлөвшил буюу таны сүнс маш олон насыг дэлхий дээр болон олон өөр гаригууд дээр өнгөрүүлсэн сүнс байж болцсошгүй юм аа. За дахиад мэдээлэл харъя. Групп номер 1-ний төлөв ямар шиг байдалтай байна? Ямар нөхцөл байдалтай байгаа байна? Өсөрч харж ирж байна те. 8 of Swords. Хажуудалтаа гараад ирсэн 8 of Swords. За тэр хохирогчийн сэтгэхүй байхгүй гэж хэлж байхад тэр намайг би тэр хохирогчийн сэтгэхүй байхгүй гэж хэлж байхад тэр хэлж буй үгний цаана хичнээн тохиолдол болоод байгаа юм шиг. Одоо мэдрэгдсэн энэ хөзөр болохоор хохирогчийг бэлэгддэг. Тийм учраас хичнээн танд хохирогчийн сэтгэхүй байхгүй ч гэлээ жоохон хохирлыг бол амсаж байгаа үзэгдлийг одоо тохиож байгаа харагдаж байна. Эсвэл хохироох гэж оролдож буй нөхцөл байдалд бол жоохон байгаа харагдаж байна. Ууг нь бол энэ нөхцөл байдалтай хохирох ёстой байсан гэдэг ч юм уу эсвэл таныг амьдрал жоохон нухлах гэдэг ч юм уу те. Ер нь бол таны амьдралын нөхцөл байдал тийм хамгийн амархан нөхцөл байдалд бол биш байна. Жоохон
таны янзыг үзсэн, твсэр төвчээрийг нь барсан, ер нь нэлээд хүнд хэцүү нөхцөл байдалд бол байна гэж харагдаж байна. Гэхдээ энэ хүнд хэцүү нөхцөл байдалд ч хүртэл та өөрөө өөрийгөө маш сайн болгож гаргаж авч явж чадж байна. Тэгэхээр та амархан амьдралтай бөгөөд тэрэн дээр нэмээд төлөвшөлтэй мундаг явж гин биш, маш хэцүү амьдралтай байгаа бөгөөд энэн дээрээ нэмээд маш мундаг сайн явж байна гэж сахиус нь хэлж өгч байна. За тэгэхээр та өөрөө айгүй мундаг бие даасан хариуцлага өндөртэй ухаантай мэрэгэн сэргэлэн байж чадж байгаа учраас таны одоо байгаа нөхцөл байдлын ямар хэцүү вэ гэдгийг та өөрөө мэдрэхгүй байх гэсэн үг. Ингээ хамгаалтанд орсон байгаа даа шүү дээ. Сайн сайхан хүчтэй алтан зүйлээр хамгаалагдсан. За бас сахиусных нь хамгаалтууд нь хүчтэй байгаа. Хорвоо ертөнц бурхных нь хамгаалтууд маш хүчтэй байгаа. Тэгээд энэ хамгаалалт бол сэвтэршгүй, нэвтршгүй. Гэхдээ тэрийн нөхцөл байдлыг онцгийн гой нөхцөл байдалд бол биш байна. Тэрийг та өөрөө олж харахгүй байна. Та хэрэг нөхцөл байдлаагаад тийм ээ, тийм жоохон ядаргаатай, жоохон хэцүүхэндээ тийм ээ хаяа хэцүү байдаг да гэж боддог болвол үгүй. Яг үүндээ таны байгаа нөхцөл байдал таны мэдж байгаас бодож байгаас илүү хүнд хэцүү нөхцөл байдалд байна. За тэгээ ирээдүйдээ энэ нөхцөл байдлаасаа гарсныхаа дараа та эргэж харахтаа ёо би бүр тийм амар нөхцөл амьдардаг байсан юм уу? Энгийн цагийн үеэртэй байсан юм уу? Ганцаараа юм бүхний болгодог байсан юм уу гэд дараа нь гайхна, бишрэн, алмаарн тэ гайхна. Эргүүлж хараа гайх болон за би дахиж тийм амьдрахгүй тухайн үед надад амар болоод байгаа юм шиг санагддаг байсан болов шүү дээ. Одоо эргүүлээд харахад ер нь айгүй хэцүү байж гэдгээ та ухаарах болно. За өөр ямар таны талаар ямар мэдээлэл гарч ирэх нь харъя. Та өөрөө ямар хүн бэ харъя. Queen of Pentacles. За та бол тийм амар материал зүйл, махан ертөнцийн зүйлд гэж санаа тавих, анхаарах төрлийн хүн болов уг нь бол биш юм байна. Гэхдээ зүгээр л айгүй хариуцлагатай хүн учраас амьдрал угаасаа ийм амьдралыг сайн ойлгодог тий хороо ертөнц байгаа нөхцөл байдлаа маш сайн ойлгодог учраас яг одоогийн байдлаар материал эдцээл ажил карьерийн амжилт гэх мэт ийм баттай буйртай суйртай зүйлсээр анхаарсан байж болцсошгүй. Гэхдээ таны өөрийн өгөгдөл бол уугтаа болвол арай хийсвэр хүн юм байна. Агаарлаг хүн юм байна тий арай жоохон фантастик хүн юм байна. Ууг нь бол таны өгөгдөл энэ материал санхүү бодит махан зүйлсээр 3D зүйлсээр анхаарч амьдрах ууг нь бол зориггүй юм байна. Ууг нь бол ёсгүй юм байна. Гэхдээ та өөрөө зүгээр л агай мундаг хариуцлагатай хүн учраас энэ зүйлсийг ч гэсэн өөрийнх нь өгөгдөл байхгүй зүйлсийг ч хүртэл зохицуулж чаддаг, анхаарч чаддаг, болгоч чаддаг төрлийн хүн юм байна. Тэгэхээр за энэ дээр нь зөвлөгөө харж өгье. Тэгэхээр та болохоор аюу тийм материал бол хүн биш бишээ гэж гарч ирээд байгаа боловч амьдрал нь яг одоогийн байдлаар яалтчгүй нэлээд материал шин чанартай яваад байгаа харагдаж байна. Энэ дээр classic rider white ашиглая. За. Astro code энэ хөзөрнийг ашиглая. За Astro code нь яг ямар хөзрийг гаргаж ирэх нь харъя. Тэгэхээр таны зөвлөгөө юу вэ? Ууг нь бол юм хитрхи мөнгө санхүү, карьертер анхаарах ёсгүй хүн анхаарал яваад байгаа энэ нөхцөл байдалд нь захиус нь юу гэж зөвлөх вэ? Яа шууд болцсон зүгээр үү? Эсвэл ингэж авч явж байгаа цааш нь өргөжлөхөд аяанда багаар материал зүйлс анхаарахаа болдог. Амьдралын юм яруу шилжихгүй яавал зүгээр вэ? First house arrival. Эхлээд өөрийгөө таньж олж мэдэх хэрэгтэй. Би хэн бэ? Би юу юм бэ? Би юу хийх ёстой юм бэ? Гэдгээ та өөрөө эхлээд олох нь бол яг одоогийн алхам муу юм аа. Яг одоо хийх хэрэгтэй зүйл муу юм аа. Тэ одоо тэгээ угаасаа өөрийгөө таньж эхэлж байна те. The magician дахиж гарч ирж байна. За тань дээр жаахан шүүмж орж ирж байгаа нь та хитрхи бие даасан байж болцсошгүй. Бүр үнэхээр бие даасан хүн мөн үү гэвэл мөн гэхдээ жаахан хэтрүүлсэн байж болцсошгүй. Тийм учраас та бусадтай ярилцсан, сахиусуудтайгаа ярилцсан, өөртөөгөө ярилцсан, ярилцаж болох бүхий л зүйлстэй ярилцсан, мэдээлэл цуглуулна. Бусад хүмүүс амьдралаа ер нь яаж амьдардаг тий. Би ер нь одоо баян болцсон саяхан тэрбумтэй хүмүүсийг ажиглавал энэ хүмүүсээс алин шиг амьдралтай баймаар байна тий. Britney Spears уу, Paris Hilton уу, эсвэл Elon Musk уу тий. Алин шиг амьдралтай баймаар байна. За тэгээ тэр амьдралтаа яаж хүрсэн юм бэ? Яаж амьдарч байгаа юм бэ
гэдгийг судлах хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, мэдээлэл солилцох хэрэгтэй, сахиустайгаас ярилцах хэрэгтэй. Өөртөөгөө гол нь ярилцах хэрэгтэй тий гэсэн зөвлөгөө орж ирж байна. За тэгээд төлөвлөгөөгөө гаргана. Одооноос шууд материал амьдралаа, карьер гэх мэт энэ зүйлсүүдийг хаях биш. Ер нь сайн төлөвлөгөөгөө гаргаад ирээдүйдээ шилжих тий ирээдүйдээ өөрийн үнэн төрхлөөгээ, өөрийн үнэн амьдрал руугаа баг багаар шилжих төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөө нь одооноос гаргана. Тэгээд төлөвлөгөө гаргахын эхний алхам төлөвлөгөө гаргахаас өмнө эхлээд судалгаагаа мэдлэгээ цуглуулсан байх хэрэгтэй тийм энэ magician гэх үзрэн дөрвөн элементүүдийг дөрвөлнгийн ширээн дээр дэлгээ тавьсан. Тэгээ бүгднийг нь зааж өгдөг юм багш хүн гэдэг ч юм уу тийм шидтэн төрлийн хүнийг бэлэгдэж байгаа. Тэгэхээр сурч болох бүгднийг нь хамгийн элементарны зүйлсүүдийг зааж өгч байгаа хүн тийм за материал ертөнц гэж юм байдیں۔ Усны ертөнц гэж юм байдیں। Салхины ертөнц гэж юм байдیں۔ Галын ертөнц гэж юм байдیں। Ингээд бүгднийг нь ерөнхийлөгчлөлтөд тайлбарлаж өгч байгаа. Тийм амар гүн төвшин тайлбарлах биш. Бүгднийг нь ер нь ингээд ойлгох хуц хэмжээнд те тайлбарлаж өгөх, ойлгох хэмжээний судалгаа хийчихэд тэгээд дараа нь төлөвлөгөө гаргаарай. Тэгээд та хэн бэ? Таны өгөгдөл юу вэ? Яг яаж тэр зөв өгөгдөлд очих вэ гэдэг энэ мэдээллүүдийг та аян замлынхаа ирэхээр сайн олж мэдэх болно. За энэ бас жоохон аялал холбоотойгоо харагдаж байна. Байгаль холбоотой, байгаль шороотой ажиллах, амьтантай ажиллах гэх мэт зүйлсүүд холбоотой байгаа харагдаж байна. Эсвэл салбартаа өөрийн байгаа салбартаа акцийг гаргах, том акцуудыг, том дэвшилтүүдийг гаргах юм төрлийн хүний энерги мэдрэгдэж байна. 39 тоо 12-ын тоо гэхээр загасны урдын энерги бас мэдрэгдэж байна. The Magician 2-ууд гарч ирсэн учраас эхрийн ордоос гарч ирсэн байгаа даа. Гэх мэтчлэн байна. За таны зөвлөгөө бол ийм байна. Ингээс ахын боллоо уншлах нь хөөрхөн авсаархан ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Хэрвээ манай нэмэлтийг мань авах юм бол ирээдүй ба цаг хугацааг нь хараад өгье. Байдлаас хамаарсан асуулт нь гэвэл би танд хитрхи бие даасан хитрхи бүх зүйлийг ганцаараа хийх гээд байгаа учраас таны эргэн тойронд бүх хань болох төвшөг болох хүний мэдээллийг нь хараад өгье. Таны аян замал, таны амьдралын хувь заяанд нь туслах хүнийг магадгүй хань ижил ч юм уу магадгүй best friend найз ч юм уу гэр бүл ч юм уу тэр хүнийх нь мэдээллийг нэмэлтээр нь хараад өгье. Тэгээ ирээдүй ба цаг хугацаанд хизээнээс эхлээд материал ертөнц амьдралаас холдох вэ? Хизээнээс яг өөрийн үнэн төрхнийхээ үнэн амьдрал руу орж эхлэх вэ гэдгийг бас хараад өгье. За хэрвээ манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол туудахгүй уулзъя. Хэрвээ бичлэгийн чуудлах гэж байгаа бол бичлэгийн үзэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 2 уншлагадаа тавтай Марил. За та Uranus буюу Тэнгэрийн маан гаригийг сонгосон байна. За энэ хөзөрнийх нь утга нь radical change буюу огцом өөрчлөлт гэдэг утгатай хөзөр байна. За тэгэхээр таны яг одоогийн төлөв байдалд мэдээж маш их хэмжээний өөрчлөлтүүд орж ирж байгаа. Маш их өөрчлөлт тохиож байгаа гэж харагдаж байна. За групп номер 2-ын энергийн шалгалтыг нь шууд хийгээд эхлэе. Групп номер 2-ын энергийн шалгалтыг нь хийж өгье. Групп номер 2-ын яг одоогийн төлөв байдал ямар шүү байдалтай байна. За. Ten of Pentacles. За. Та яг одоо амьдралд нь тохиож буй зүйлсүүд нь алсын урт хугацааны энэ насанд нь маш удаан хугацаагаар зөнхлөх, маш удаан хугацаагаар үр шимээ өгөх, дараа нь ашигтай байх, дараа нь тав тухтай байх, тийм дараа нь өндрөөс өндөр маш их хэмжээний хүртээмжтэй байх ийм зүйлсүүдийг та яг одоо хийж байгаа, яг одоо тохиож байгаа зүйлсүүд нь таны алсын ирээдүйд маш их ээлтэй, өндөр ээлтэй зүйлсүүд бол мөн гэж харагдаж байна. Бас групп номер 2-ыг сонгосон та өөрөө зариудаар мэдэж алсын ирээдүйдээ яг одоо энерги зарцуулж иж болцсохгүй, санхүү хөрөнгө оруулж иж болцсохгүй тий хөрөнгө оруулна гэдэг нь зөвхөн мөнгөн дүнгээрч биш энергийг бас хэлдэг байгаа. Та юунд анхаарлаа хандуулж ийн магадгүй зарим хүмүүс групп номер 2-ыг сонгосон зарим хүмүүс сургууль сурж иж болцсохгүй тий хэрвээ тийм бол яг одоо энэ чиглэлээр сурж байгаа сургууль нь ирээдүйдээ ойрын биш юмаа гэхэд алсын ирээдүйдээ нэлээд их хэмжээний үр шимийг өгөх болно, өгөөжийг өгөх болно. За тэгээд энэ яг одоо 20 сургууль сурж байгаа бол энэ боловсрал нь зөвхөн энэ насандаа бус дараа насанд авяас чадвар болоод бэлэг болоод
үр шимээ өгсөөр л байх болно гэж харагдаж байна. Хэрвээ та яг одоо харилцаа, хосын харилцаан дээр анхаарсан байгаа бол энэ хосын харилцаанаас сурж байгаа зүйлсүүд, энэ хосын харилцаан дээр таны авж байгаа туршлагууд, хоримтлуулж байгаа зүйлсүүд магадгүй энэ хүн нь өөрөө маш урт хугацааны үр шимийг өгөх болон найдвартай, тогтвортой, баттай, ийм аюулгүй сайхан мэдрэмжийг мэдрүүлсээр байх болно. За тийм магадгүй та одоо байгаа хүнээсээ удахгүй сална гэж бодож иж болцсохгүй те. Хэрвээ тийм бол энэ хүнээс сурсан мэдлэг мэдээлэл нь тийм маш урт хугацааны өгөөжтэй байх болно гэсэн үг. За яг одоо та карьер дээр анхаарч иж болцсохгүй те. Хэрвээ карьер дээр анхаарч байгаа бол яг одоо карьер нь тийм ч том биш аж болно. Гэхдээ энэ карьерийнх нь яг таны явсан байгаа энэ замнал нь чиг нь томрох болно, маш том болох болно, маш өндөр ашигтай байх болно гэж харагдаж байна. Ийм утгаараа сахиусууд нь таны ерөнхий төлөв байдлыг бол үнэхээр зөв замаараа явж гин, сайн байна, болж гин, тажгүй байна, маш сайн байна, зөв зүйлсийг хийж чадж байна гэж хэлж байна. За, групп номер 2-ыг сонгосон таны зарим 100% хүмүүсийн хувьд жоохон юу тохиожж болцсошгүй. Жоохон драма, тэгээд асуудал тохиожж болцсошгүй, хэмжээний хөдөлгөөн, нүүлт, суулт, хэрүүл маргаан цодоонуудын гэдэг иймэрхүү хэцүү асуудлууд яг одоо тохиожж болцсошгүй. Дарангуйлал, хөөгдөх, хаягдах, гудамжинд гарах гэдэг ийм хүүхаа гэсэн хурдан хөдөлгөөнтэй дүр зураг надад харагдаад байна л та. Хурдан хөдөлгөөнтэй гэхэлэр гар хөл цавлдж байгаа хурдан хөдөлгөөн байж болно. Айгу хурдан гяс хөөгдөж байгаа юм. Үзэгдэл ажил нь гүйж байгаа, гүйлтэж байгаа. Тэгээ эсвэл нэг богооны араас гүйж байгаа дүр зурагч гэсэн орж ирж байна. Гэдэг иймэрхүү айгүй юм докторгүй хэцүү зүйлсийг яг одоо туулж болцсошгүй. Хэрвээ тийм бол яг одоо энэ туулж байгаа зүйлсүүд нь үргэлгэн зүйлс биш ээ. Зүгээр таныг зовоох зориулттай тохиож байгаа зовлон биш. Энэ зовлон, энэ хэцүү үеийг дагаад болох юм бол туудахгүй байдал үнэхээр дээртнэ. Ягаад гэвэл яг одоо тохиож байгаа зүйлсүүд нь таны ирээдүйн алсын баттай, аз жаргалтай, хангалуун, маш их хангалуун, баттай, маш их аюулгүй, маш их тав тухтай амьдралыг бүтээхийн нэг хэсэг муу юм аа. Тэгэхээр таны амьдралд яг одоо юу ч тохиожж болцсошгүй зүйлсүүдийг би жишээ болгож хэлж өгсөн байгаа. Энэ зүйлсүүд нь юу ч тохиожсон бай хамаагүй та ирээдүйдээ энэ зүйлсийг туулсныхаа ачаар, туулсныхаа үр шимд асар их хэмжээний, бага хэмжээний биш, их хэмжээний, асар өндөр хэмжээний хамгийн одоо хүнд байж болох үе хамгийн өндөр хэмжээний амар амгалан, өндөр хэмжээний тав дох, өндөр хэмжээний үр шим, баялаг, эд баялаг, тийм аз жаргалыг мэдгүй маа. Гэтэ эд баялаг, материаллык зүйлс дээр бол их хэмжээний аз жаргал, их хэмжээний амжилтыг бол авч чадж байгаа харагдаж байна. Бүх 3D зүйлс, бүх материаллык зүйлс, бүх pentacles буюу зоос, тийм нэг мөнгө, санхүү, тав дох, амттай хоол, бид дулаахан гоё хувцснууд тийм энэ бүх зүйлсээр бол та үнэхээр дээд зэрэглэлийн оргилд бол хүрч чаднаа гэж харагдаж байна. Тэгээ яг одоо тохиож байгаа зүйлсүүд нэг оргил төргөх нэг хэсэг юм аа. За өөр мэдээллийг харъя. Өөр таны талаар, таны одоогийн төлөв байдлын талаар сахиус нь юу гэж хэлэх вэ харъя. За бараг уншлагын мэдээлэл энэ ч хүрээд бараг болж болохоор сайхан их арвин мэдээлэл орж ирж байна. Маш их арвин баялаг энерги бол таныг тойроод хүрээлээд асар хүчтэй байна. Тэгэхээр та энэ насандаа бол маш арвин байх зайтай юм байна шүү. Сонин зураг гарч ирж байна. Ace of Wands. Энэ болохоор надад бол тимээ гэж хэлж байгаа. Confirmation юм аа. Тимээ санаач хэзүү байна шүү гэж сахиус надад хэлж байна. Ace of Wands. За тэгээд шинийг эхлүүлэх. Гингүүд надад 3 дахь группээ эхлүүлээрэй гэсэн шууд утгаараа тохиолмон. Гэтэ би таны групптэй жаахан мэдээлэл дамжуулж өгье. Тэгээ зөвлөгөөнийх нь хэсэг рүү ч гэсэн ороогүй байна. Тэгээ фүү гараад ирсэн. Тэгэхээр нэгдүгээр группыг сонсож болно. Үлдсэн мэдээллийг нэгдүгээр группыг сонсож болно гэдэг мэдээлэл гарч ирж байна. Тэгэхээр нэгдүгээр группыг сонсоорой гэж сахиусан зөвлөж байна. Гэхдээ өөр зөвлөгөө, өөр төлөв байдлыг би зөрүүдлэг хараад өгье. Би өөрөө болохоор групп номер 2-ын групп болгоных нь уншлагын тэдээс тэдэн минут байлгана гэж дотроо бодсон байсан учраас тэрэндээ хүрмээр санагдаад байна. 8 of Cups. За окей. За би зөвлөгөөг нь хэлж өгье. Групп номер 2-ын зөвлөгөөг нь хэлж өгье. За тань захиус нь юу гэж зөвлөмөр байна вэ? Зөвлөгөөг нь хэлж өгье.
Тэгээ миний сахиусуудаас болохоор энэ quick terror-ыг улам богинохон болгооч гэж айгу хилээд байгаа. Би болохоор дэндүү богино байвал бас гоё биш дээ гэж жоохон эсэргүүцээд байгаа. Гэхдээ миний сэтгэлд бас энэ уншлагууд, нэмэлтийн quick terror нэлээд богинохон байгаад урт таруу нь бүр 40-50 минут үргэлжилтэй байвал надад дажгүй санагдаад байгаа. Тэгээ одоогийн байдлаар quick terror хангалттай quick биш. Дэндүү л урттай байгаа юм шиг санагдал төрөд байгаа. Act. За, групп номер 2-ын зөвлөгөө нь болохоор ер нь бол зөвлөгөө болон мэдээлэл нь дууссан гэдэг байгаа тийм. Гэхдээ нэмэлт зөвлөгөөг харж өгөх юм бол үйлдэлээ хийгээрэй. Та яг одоо хий гэж бодож байгаа зүйлээ бүгднийг нь хийгээрэй. Бүгд окей. Ерөөсөө юм садаа байхгүй, дотор байхгүй, садаа гарч ирж болно, доторууд гарч ирж болно. Тэгээ сахиусны зүгээс, хувь заяаны зүгээс, энергийн зүгээс, сүнсний зүгээс садаа байхгүй, бүгд окей. Бүгднийг нь green light гэдэг чинь бүгднийг нь ингээ ногоо болгоод yes тэгэж болно, ингэж болно. Танд маш олон сонголтууд байгаа. Ийм үйлчлэг хийх үү, энэ үйлчлэг хийх үү, тэр үйлчлэг хийх үү ингээ маш олон сонголтууд таныг хүрээлцсэн байгаа харагч энэ энэ зооснууд шиг бүгдээрээ ногоо асцсан байна. Аль нь ч буруу биш. Алийг нь ч сонгосон буруутахгүй үйлчлээ хий. Давшил, урагшил үйлдэлүүдээ хий, тэ? Эрсдэл бас нэг сүртэй тооцоод авах шаардлага байхгүй. Хитрхи болгоомжтой авах шаардлага бол байхгүй. Яг одоо хийх цаг байна. Хийх, хөдлөх, ярих, урагшлуулах, босох, тэ? Шинийг эхлүүлэх ийм цаг бол муу юм байна. За тэгэхээр одоо шууд таны нэмэлт рүү н орж өгөө. Сахиуст нь би сайхан бас тодорхой хэмжээгээр дуулууртай байгаад уншлагын чи өндөрлөөд амлсан ясаараа нэмэлтийг нь хийж өгөө. Нэмэлтээр нь болохоор байдлыг хамаарсан асуулт, ирээдүйн ба цаг хугацааны асуудлыг харж өгье. Ирээдүйн ба цаг хугацаан дээр таны энэ амар амгалан их хэмжээний үржил шим маш их хэмжээний баялагтай хангалуун амьдрал таны хүлээгээд байгаа. Арвин юм хангалуун амьдрал таны хүлээж байгаа гэж харагдсан тийм. Энэ амьдрал нь хэдийн хугацаанд тохиох вэ гэдгийг би хараад өгье. Энийг бол биес таны өмнөөс мэдэж өгмөр их сониуч мэдрэмж хүчтэй төрж байна. За бас тэгээд бас хамаарсан асуултыг нь бөгөөд Teams үгүй гэсэн асуултанд хариулж өгöd дуусгах болно. За хэрвээ нэмэлтийг минь авах гэж байгаа бол тоондохгүй нэмэлтээр мань үлдсэн. Хэрэг уншлагын чи өндөрлөөд нэгдүгээр групп очих гэж байгаа бол бас амжилтыг хүсье. Нэгдүгээр группыг сонирхоорой гэсэн зөвлөгөө орж ирсэн байгаа. Гэтэ та мэдрэмжээ номер 1 дагах юм шүү те. Таны мэдрэмжэнд бас тийм ээ би угаасаа нэгдүгээр группыг сонирхож ирсэн маа гэх юм бол энэ нэмэлт баталгаа. Хэрвээ яагаад та нэгдүгээр группыг сонсмооргүй байвал өөрийн мэдрэмжийг хүндлээрэй. За тийм байлаа. Амжилтыг хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Групп номер 3 уншлагадаа тавтай байрал. За та салхи гэдэг нэртэй хөзрийг сонгосон байна. За салхи гэдэг энэ хөзөр нууг нь бол салхины ордуудыг бэлэгддэг хөзөр байгаа. Тэр нь ихэр жинлүүр хумхын ордууд. За гэхдээ хөзөрнийх нь утга нь болохоор нээлттэй бодолтой байх, нөхцөл байдлыг том зураглалаар харах, за тэгээ суралцах гэдэг утгатай хөзөр байгаа. За бас үүнээсээ гадна communication харилцаа холбоог хүнтэй харилцах, мэдээлэл цогцолгох гэх мэт зүйлсүүдийг бэлэгддэг юм хөзөр байгаа. За тийм учраас таны төлөв байдал гэвэл их зүйлийг сурж байгаа, олж мэдж байгаа, сониуч байгаа, шинэ мэдээлэлд нээлттэй байгаа гэх мэт зүйлсүүдийг бэлэгдэж байна. За тэгэхээр таны сахиустай холбогдъё. Групп номер 3-ын одоогийн төлөв байдал нь ямар шүү байдалтай байна? Яг одоо ямар шүү байдалтай байна вэ? Амьдрал нь хэр байна вэ? Сахиус нь групп номер 3-ын талаар юу гэж хэлэх вэ гэдгийг шууд хараад эхэлье. За, Seven of Pentacles. Хэрэг байх шиг байна те? Хэрэг мөн үү? Seven of Pentacles 3 өндөгтэй хэрэг байна. Доош харсан. За тэгэхээр яг одоо жоохон тухгүй орчинд байгаа. Яг өөрийн гэртээ биш байгаа гэсэн айгу сонир мэдээлэл одоо орж ирлээ. Энэ хөзөрний зургийнхын утгаас нь яг өөрийн дассан мэддэг гэрсэг орчинд бол биш, шинэ орчинд байж болцсошгүй, өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хийж иж болцсошгүй, шинэ харилцаанд байж болцсошгүй, тий? Шинэ ажил эхлүүлсэн байж болцсошгүй, эсвэл хуучин ажлаа шинэ байдлаар хийж иж болцсошгүй. Ямар ч үглээсээ яг одоо таны хийж байгаа зүйлсүүд нь жахан таныг сорьсон, шинчилсэн, шинэлэг орчин байна. Гэхдээ энэ орчин нь танд жахан та энийг ил ухамсараараа мэдэхгүй ч гэлээ таны дотоод ухамсар, далд ухамсар бөгөөд дотоод хүүхдүүд нь таны дотор байгаа дотор хүүхэд нь сүүдрийн тал нь жоохон тухгүй мэдрэмжийг авсан байдалтай байна. Жоохон айсан имээсэн баг зэрэг адреналин болон fight or flight гэж байдаг шүү дээ, тийм. Респонсууд нь жоохон хөдөлсөн. Адреналин яагаад ялгардаг вэ гэхээр хүн өөрийгөө жоохон аюултай орчинд байгаа мэтэр мэдрэнгүүт одоо ой модоор явж явахдаа
холбоо чонс бол баагаа гаргахлаар хүний адреналин ингээд ихсдэг. За хизээч хамаагүй үйлдэл хийхэд бэлэн байдалтай тий үйлдэлийн бэлэн байдалд орохын тулд адреналин ялгардаг байгаа. Тийм учраас өдөр шөнөжин таны жоохон адреналин танд үл мэдэгдэхүйц байдлаар адреналин ялгарч байгаа шүү гэж сахиус нь хэлж байна. Энэ бол сайн биш. Ер нь бол сайн биш. Адреналин байнга ялгарна гэдэг нь жоохон амарч чадахгүй гэсэн үг. Сайн амарч чадахгүй, энерги нөхөж сэлбэж чадахгүй. Гэхдээ таны адреналин ялгараад байгаа болохоор та өөрийгөө ядрахгүй байх зүгээр нь болоод байна гэж бодож болцсошгүй. Гэхдээ тэр адреналин ялгархаа болоод дуусах үед та мэдрээгүй байсан, анзаараагүйсэн ядралтуудаа ядаргаагаа нэг доор ингээд цохилт болгож мэдрэх нэгүр аюул бас байгаа. Тийм байдаг байгаа шүү. Тэгээ адреналин болохоор өөрөө одоо кофе уусантай ерөөхдөө олд үзэж байна л гэсэн үг. Айгуу ядарсан нойрмог байгаа ирнэ кофе уугаад хүн хүчээр өөрийгөө сэрээчдэг тий. Тэрнтэй ерөөхдөө бол тустай амьдралын хэмнэхтэй маягтай байгаад байна. За энэ тэгээд таныг аюултай орчинд бол байна гэж хэлж байгаа юм биш. Групп номер 3-ыг сонгосон маш цөөхөн хүмүүсийн хувьд аюултай орчинд байж болзошгүй. Гэхдээ ихэнх хүмүүсүүд нь зүгээр л шинэ орчинд байгаа учраас, дасаагүй орчиндөө байгаа учраас жоохон тэ орчиндоо сэрэмжтэй, сэжилсэн биш сэрэмжтэй байгаад байна. Тэр нь тэгээ баггүй хэмжээний энерги идэт байна гэдэг мэдээлэл орж ирж байна. За. Ten of Swords, Ten of Pentacles. Юу ч болж исэн одоогийн нөхцөл байдал нь алсад нь ирээдүйд нь бол ашигтай мөн. Яг одоо хийж байгаа зүйлээ би буруу зүйл хийгээд байна уу, болох уу, тэгвэл өөрчлөх үү, буцаад гэрсэг орчиндөө орох уу гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуултууд танд бодогдож болцсошгүй. Тэгээ чи гэрэл айгуу гоё үзэсгэлэнтэйгээр тусч чинь те. Яг энэ элдтэй зургийн голоор нь манай Starfish далайн од. Өтөх нь яг дундуур нь ингээд гоё гэрэл сүлбэж орж ирж байна те. Тэгэхлээр та яг одоо баг зэрэг шархыг нэлээд амсчиж болцсошгүй. Ер нь бол жоохон хэцүү нөхцөл байдалтай бол харагдаж байна тийм. Гэхдээ энэ хэцүү нөхцөл байдал нь одоо тохиож байгаа зүйлсүүд нь туулаад явж байгаа зүйлсүүд нь алстаа хэрэгтэй зүйл мөн зөв замаараа бол явж байгаа болж байгаа ерхэд бол болж байгаа. Гэхдээ яг одоо байгаа нөхцөл байдал нь жоохон хэцүүхэн нөхцөл байдалд бол байна. Энэ хэцүү нөхцөл байдал гэдэг нь араар тавилт, хууралт, мэхлэлт, араар хутгалалт, betrayal тийм. Эсвэл шууд утгаараа дайсансаг хүн ирээ таныг хохироох гэдэг ч юм уу юм. Шууд утгаараа юм муухай хохирлыг амссан нөхцөл байдал байж болзошгүй. Гэхдээ энэ муухай нөхцөл байдал нь divine intervention гэдэг үг байдаг тий. Одоо муу таны амьдралд таны гэсэн сэтгэл байхгүй. Таны амьдралын хувьд бол сайн өнгөж тооцогт оргүй хүн өөрийнхөө занаа илрүүлэхгүй байгаалах юм бол таны амьдрал дээртэхгүй тэр хүн жоохон энергийн чангаагаад хойшлуулаад байсан. Гэтэл одоо та бүх амсах боломжтой хохирлуудаа амсаад эхэлж байгаа учраас нөхцөл байдлыг яг үннээр нь харж эхэлж байна л гэсэн үг. Энэ чи ийм учиртай хүн юм байна. Ингэдэг хүн юм байна. Гэт одоо яг үннийг нь харж эхэлж байгаа учраас энэ хороо ертөнд сахиусууд нь танд үннийг харуулахын тулд зарим нэгэн шархнаас хамгаалаагүй бодит үннийг нь харуулахын тулд бас дээрээс нь та энэ нөхцөл байдалд хохирлоо гэж та бол нуурч унахгүй тий бүр шалдаа буухгүй хэцүүдхгүй давж гарч чаднаа та чаднаа тий энэ таны хувьд бол энийг төрхөө хугацаанд яг одоо амсж байгаа хэмжээгээр амсаад аваад гарах нь бол эргүүлээд харахад таны хувьд юу ч биш явах болно гэдэгт үнэхээр итгэлтэй байгаа учраас таныг хүчтэй амьтан гэж харж байгаа учраас ухаантай хүн гэж харж байгаа учраас тий мундаг чадвартай чадварлаг гэж харж байгаа учраас энэ зүйлээс яг 100% бол хамгаалаагүй харагдаж байна сахиусууд нь. Тэгээ хамгаалаагүй шалтгаан нь яг үннийг харуулах зорилготойгоор энэ нөхцөл байдлын үнийг тэгэхгүй үннийг нь харахгүй байгаа л гэсэн бол нэг юм муухай паразит таны амьдралд орж ирчээд инээрээс нь чимээгөө сороол байх байсан шин чанар бол харагдаж байна. За тийм гэхдээ таны явж байгаа энэ аян зам л одоо тохиож байгаа зүйлсүүд нь бол зөв замаараа явж байна л гэж харагдаж байна. Энэ зөв замын хөзөр гарч ирсэн байна тий. За өөр нэмэлт мэдээллүүд харъя таны нөхцөл байдлыг жоохон нэмж хармаар санагдаж байна. Өөр юу болоод байна? Яагаад байна? Энэ яг дэлгэцийн дундуур орж ирж байгаа гэрэл цаанаас ч юм шиг амар би эффектээр хийсэн юм шиг харагдаж байна те. Эффектээр хийгээгүй энэ тэр гэрлээ ингээд дагж байна те.
Тэгээ би бичлэгээр оруулж ирээгүй цаанаасаа энэ миний гэрэлнээс ингэж тусаж айгүй хүчтэй тусаж орж ирж байна. Энэ гэрэл анхны удаа ингэж амар хүчтэй тусаж байгаа. Би анхны удаа харж байна. Яасан үзэсгэлэнтэй харагдаж байна вэ те. Тэгэхээр сахиусны хамгаалал байхгүй ш байгаа маш хүчтэй байгаа шүү. За та хувирах зорилготой энэ маш юм чухал хувирлын precipice гэдэг англи үг гэдэг тийм монголоор энэ үгийг болохоор яг оргил төрхийн өмнөх үеийг хэлж байгаа. Одоо нууц Шамбала гэдэг ч юм уу тийм нууц Шангрила хааны бурхтын орныг олно гэ маш том аялалд яваад цас мөстэй уулаар давж гараал юм тийм кинонод үзэгддэг дээ. Янз бүрийн хуучин нэртний сүм өмээр ингээд давж туулаад л те их өлсөд их өндөр орой уулыг даваад нөгөө Шамбала тэр Шангриланд байгаа хэсэг нь мэддэхгүй хэрнээ зөхөрхгүйгээр яваалаад тэгээ сүлдээ бүр эцэстээ тулаад зөхрөөд ингээ уйлаад те орилоод буу юм болж идэл дээрээс нь нэмээд баавга гарч ирээ чон гарч ирээд гэдэг ч юм ингээд бүр улам хэцүүдэд байгаа нь яг та хайжсэн буюу тэр одоо Шангрила Шамбала бурхны орныг хайж байгаа гэдэг байгаа тий. Яг энийг олохынхаа өмнө туулдаг хамгийн эцсийн даваа тэр байдаг тийм үү. Тэгвэл та бас яг одоо туулж байгаа энэ зүйлсүүд яг зориг таны амар амгалан зориг тэр деважин амьдрал тий. Энэ нь лүү нэвтэрхийн яг өмнө нь туулах precipice буюу яг өмнө нь туулах хувирлын маш чухал үе мөч тань тохиож байна гэж харагдаж байна. За тэгээд бас энэ нь яг одоо энэ туулж байгаа зүйлсийг та жижиг зураглаар харах биш, том зураглаар хараарай гэж сахиус нь урьж байна. Тэгээ энэ нөхцөл байдлыг илүү томоор хараарай. Яг одоо туулж байгаа зүйлээ нарийн ширээнээр харах юм бол айгүй юм утга учиргүй дими зүйл тулаад байгаа юм шиг санагдана. Бууж өгмөр санагдана, болмоор санагдана. Заас ийм хачин юм болоод ядуу шултгаа хамаагүй амгалан амьдрий гэдэг ч юм уу те. Буруу үнтэй гэж шултгаа хамаагүй амгалан харилцал байвал болж ийн ер нь болчих гэдэг ч юм ингээд юм бууж өгөх сэтлүүд төрөх болно. Гэхдээ нөхцөл байдлыг та том зураглалаар харах юм бол ялангуяа та ганц энэ насандаа амьдраад дуусгах биш дараагийн наснууд гэж байдаг өөр хорвоо ертөнцийн наснууд амьдралууд гэж байдаг гэдгийг харах юм бол та үргэлжлэхийг хүсэх болно. Энэний дараа юу ирж байна? Ер нь том зураглалаараа ямар утгатай, амьдрал гэдэг чинь ямар утгатай ингээд юм илүү гүн асуултуудыг бодоод үзээрэй. Ингэх юм бол та энэ аян замыг өргөжлүүлэхийг хүсэх болно. Яг одоо туулж байгаа зовлонг та маш дэмий зовлон, энэ зовлонгол туулмааргүй байна. Яагаад надад ийм зүйл тохиож ийн гэсэн асуултууд тохиожж болзошгүй. Гэхдээ та алсын зориг, сүнсний угт буй зорилгоо бодох юм бол хүслээ харах юм бол энэ яг одоо туулж байгаа зүйл нь жижигхэн золиос жижигхэн төлөөсөө гэдгийг ойлгох болно гэж харагдаж байна. За тэгэхээр ийм гүн хувирлын үе тохиож байгаа юм байна. Маш энэ гүн хувирлын үе дээр нэмээд гүн ангаалт бас ирэх болно. Үүнд итгээрээ ийм гоё эрэг хөзөрнө зөндөө гарч ирсэн байна те. Тэгээ дээрээс нь яасан ч гоё үдслэнтэй гэрэл тусч орж ирдээ. За тэгэхээр нэг дорвитой зөвлөгөөг нь хараад нэмэлт рүү шилжиж. Нэг дорвитой зөвлөгөө яг одоо хийж болох нэг сайхан дорвитой зөвлөгөөг нь харъя. За хоёр зөвлөгөө хэлж өгнө гинэ. House 12 хувирлын үе, ангаалтын үе, karmic үүрийн төлөөс эгог сул тавьж явуулах. House 5. За яг одоо хийх боломжтой зүйл нь зүгээр fun байх. Хобби дээр анхаарах, fun зүйл дээр анхаарах, жаахан назгай байх хэрэгтэй. Жаахан хөнгөмсөг байх хэрэгтэй. Жаахан шалиг байж болно. Бас хэрвээ шалиг баймаар байвал тий. Хэрвээ онцгой харилцаанд байгаа шүү дээ. Тэгээ жаахан хүүхдэрээ бай, жаахан хариуцлага султай бай. Жаахан сул бөгөө салбар бай гэдэг зөвлөгөө орж ирж байна. Дуулах, тоглоом тоглох тий. Ля гэж гүйж харах гэдэг ч юм уу. Тэгээ жижигхэн юмнаас таашаал авах тий. Жоох хүүхэд жижигхэн бөмбөлийг харчаа тэрийг баярлаад хараагүй гэдэг шиг. Энэ энергийг оруулж ирээрэй. Энэ энергийг оруулж ирэх юм бол та нөхцөл байдлыг өлгөнд авах болно. Таныг жоох хүүхэд шиг хүн гэж байгаа юм биш те. Таныг жоох хүүхэд бай гэж байгаа юм биш. Таныг тэнэг бай гэж байгаа юм биш. Зүгээр л энэ энергинээс оруулж ирээд энэ энергийг өөрийн талд ашиглаарай гэдэг зөвлөгөө орж ирж байна. Ингээд 11:55 гэдэг хүчтэй сахиусны тоо гарч ирж байна. Сахиуснууд нь таныг ерөөсөө орхиогүй, бурхан ч гэсэн таныг орхиогүй. Бүр үнэхээр мөрнийхэн цаанаас нь ингээд бүгдийг хажиглаа зохицуулаад явж байна тийм учраас сахиусууд нь маш их хүчтэйгээр зохицуулга явуулж байгаа учраас одоо 12 гэдэг тоос хараглаа. Маш хүчтэйгээр сахиусууд нь зохицуулж байгаа учраас та өөрөө жоохон хүүхдэрээ байх хэрэгтэй байна. Та жоохон
өөртөө үүрж байгаа хариуцлага жоохон суллах хэрэгтэй байгаад байна. Сахиустаа жоохон найдах хэрэгтэй байгаад байна гэж хэлж шүү. Ингэх юм бол энэ нөхцөл байдлыг амархан давж туулна. Ингэхгүй байсан ч гэсэн та даваад туулах болно. Гэхдээ ингэх юм бол энэ зөвлөгөөд авах юм бол илүү амархан давж туулах болно гэж сахиус нь хэлж байна. За хэрэв одоо манай нэмэлтийг манах юм бол байдлаас хамаарсан нэмэлт асуултыг харъя. Бас ирээдүйд цаг хугацаанд ирээдүйд ямар шүү байх нь. Тэгээ энэ хэцүү нөхцөл байдлыг хэдийн хугацаанд даваад гарсан байх вэ гэдгийг харж өгнө. За тэгээ бас таны амьдралд буу ээлтэй хүн, найз хүн, хань болох хүн, төшиг болох хүн, зөв хүн ямар хүн бэ? Энэ хүнийг яаж таних вэ гэдгийг хараад өгье. Хэрэв нэмэлтийг мань авах гэж байгаа бол тоодохгүй нэмэлтээр мань уулзъя. Хэрэв уншлагын чи өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя. Бичлэгийн үзэн маш их баярлалаа. Амжилтыг хүсье. Түр баяртай.